Монголын анхны чөлөөт ардчилсан 25 дугаар суваг телевизийн үндэсний контент болох 21,000 реалити шоу 2015 оноос хойш үзэгчдийн сэтгэлд хоногшин 23 цувралыг амжилттайгаар хүргээд байна. Энэ хугацаанд хот хөдөөгийн амьдралын өнгө төрхийг талтан харуулж, хил хязгаарыг даван гадаад улс орнуудад хүртэл аялж, оролцогчдын тэсвэр хатуужил, хүний мэс чанар, амьдрах ухааныг сорьсоор ирсэн билээ. Харин энэ удаад 21,000 шоуны 24 дахь цуврал бүгд найрамдах Хятад ард улсын аялал жуулчлалын алдарт бүс болох Хайнан арлын үзэсгэлэнд Санья хотоос үзэгч та бүхэнд хүрч байгаа. Нар, далай, элс гурвын төгс зохицол болсон энэ гайхамшигт газар 9 хоногийн турш оролцогчид маань хязгаарлагдмал төсвөөр амжилттай амьдарч чадлаа. Тэд тансаг эрэг, нууцлаг түүх, өвөрмөц соёл, байгалийн үзэсгэлэнт тогтц бүхий газруудаар аялаж, жуулчдын заавал очих ёстой цэгүүдийг өөрсдийн нүдээр харж, сэтгэлээр мэдэрч, бидэнд шинэ үнцэг, шинэ мэдрэмжийг бэлгэлсэн юм. Аялал бүрийн ард сорилт бүрийн цаана хүний жинхэнэ мөн чанар ил гарч байлаа. Ингээд өнөөдөр 24 дахь цувралын шийдвэрлэх 10 дахь дугаарыг хүргэе. Эцсийн мөчөд хэн нь жинхэнэ ялагч болох вэ? Хариулт тун удахгүй. Үзэгч таныг дэлгэцийнхээ өмнө догтлон хүлээж байгаад итгэлтэй байна. Сайн байцгаана уу? 25 дугаар суваг телевизийг үзэж байгаа эрхэм та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. 25 дугаар суваг телевизийн 21,000 реалити шоу нэвтрүүлэг Хайнаны Санья хотод 10 дугаарын туршид үзэгч та бүхэндээ хамт байж та бүхэнтэйгээ маш урт цаг хугацаагаас өнгөрөөсөн гэж хэлэхэд буруудахгүй байх. За 21,000 реалити шоу нэвтрүүлэг маань Хайнан арлын Санья хотоос та бүхэндээ хүрж байгаа. За тэгвэл өнөөдөр төгсгөлийнхаа дугаарыг бэлхэн хүрэхээр бид бүхэн бэлэн болсон байна. Авдахгүй манай өнөөдрийн гол дүр болсон хоёр зочин маань хөрөлцөн ирнэ. Тэрнээс өмнө би сайхан ширээгээ засъя гэж бодож байна. За юу ч гэсэн ширээн дээрх юмнуудаа тавьж идэл манай хоёр ороод ирэх байх. За энэ удаагийн 21,000 реалити шоу нэвтрүүлгийн маань 24 дахь цувралын оролцогчоор Монгол Улсын гавьяа жүжигчин Өнших баярын уян болон Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан жүжигчин Лав цогтын Сөрөлт нар оролцсон байгаа. За манай эрхэм хоёр оролцогч маань нааша ирж явах шиг болсон. Би нэг хараадах юм. Манайхаа ирж гин үү? Оо, уянгаа ихчээ. Уянгаа ихчээ. За нааша ороод ирээрээ манай хоёр. Хөөш ямар гоё яриад хөөрхөн болцсон юм бэ. За та ч гэсэн үнэхээр гоё харагдаж шүү. Хөөш манай Сөрөлт за та хаашаа суучих вэ? Би ихлээ суух юм уу? Сөрөлт ахаа яав. Сөрөлт дуудах юм. Сөрөлт ахаа. За ороод ирээрээ та. Хөөе энэ ч одоо болцсон юм уу юу? Та хоёрт зориулж зураг авалтын багийн зүгээс энэ үдшийг бэлдэж байгаа. За өнөөдөр чи одоо манай 21,000 реалити шоу нэвтрүүлгийн төгсгөлийн 10 дахь дугаар. Ямар байна? Йоо бүр догтлоо. Бөөн догтлоо. Дандаа л хоол хийсэн болохоос ингээд хоол хийлгүүлнэ гэж өстой бодохоор гоё байна шүү дээ. Орчинч гоё байна. За нэг удаа нэг ингэж хэлээ гэж нэг ярих юм тоорлоо та хоёлаа. Таалагдж байна уу? Гоё байна. За 10 дугаарын туршид, за 9 дугаарын туршид бид бүхэн одоо Хайнанд байлаа шүү дээ, тий. Тэгэхээр энэ хугацаанд өнгөрүүлсэн зураг авалтын тухай та хоёрын маань бас дотор төрсэн мэдрэмжийн тухай хуваалцвал.
За гавьяат эхлэе. За чи нөгөө догдлохтой догдлоод уйлахтай уйлаад энэгтэй энийгээд айгүй сайхан байлаа. Маш дурсгалтай 10 өдрийг энд өнгөрүүлсэн байна. Тэгээ сөрөлттэй баярлалаа. Энд чи их нөгөө дотор үнтэйгээ яриад энэ хүн чих дажгүй уу юм байна гэдэг шиг. Энэ сөрөлт гэдэг залуу чи айгүй дажгүй залуу байсан байна. Тэгээд бид хэд чинь 10 дахь өдрийнхэн дугаар гэсэн чинь бас нэг жоохон тийм гонигтай ч юм шиг бас. Одоо ингээ өнөөдрөөс хойш сөрөлт бит хоёр ахиж уулзахдаа хоромхон уулзаа салнаа гэж бодохоор гэдэг байхгүй. Тэгээ сайхан байна. Маш дурсгалтай, дурсамжтай өдөр хоногуудыг өнгөрөөлөөдөө. Тэглээ. За бас юуны түрүүнд 25 дугаар телевизэхэндээ баярлалаа гэж хэлмээр байна. 21 реалити шоундаа ингэж урьж оролцуулсанд бас хүч, хөрөнгө, хөдөлмөр, сэтгэл гаргаж энэ удаагийн дугаарыг хүн болгоны бас очиод хүрээд байж чаддгүй аялал жуулчлалын деважин арал болсон одоо хайнаанд энэ дугаараа бэлтлээ. Тэгээ энэ одоо дугаарт оролцуулсанд баярлалаа. Тэгээд мөн бас гавьяат жүжигчин одоо нутгийнхаа найз уянгадаа баярлалаа. Гэрээсээ хол эрэгтэй хүн чинь их мяардгийн байна уу? Хаяа бас танаас тусалж дэмжижсэнд баярлалаа. Тэгээд үргэлж бас хамт байсан үзэгчдтэй маш их баярлалаа. Ямар ч байсан их гоё байна. Өлсөх мэдрэмжийг авлаа. Инээх, нүд баясгах тэр гоё мэдрэмжүүдийг авлаа. Сайхан байлаа. Хамтарч ажилласан бас бүх байгууллагуудаа маш их баярлалаа. Ер нь манайх ингээд төгсгөл угаасаа их сайхан байдаг шүү дээ. Юмны эхлэл төгсгөл хоёр те. За эхлэхдээ бол за ерөөсөө л шийдсэн оролцсон гэж ирж исэн. Одоо ингээд нэг л мэдсэн 10 хоног өнгөрцөн байна. Ерөнхийдөө яг энэ 10 хоногийн хугацаанд хамгийн одоо хэцүү зүйл нь хамгийн сайхан зүйл нь юу байсан бэ хоёрт? Хамгийн сайхан зүйл нь гэвэл шинэ газар орон үзэх те. Шинэ одоо байгаль хүн зонтой танилцах. Үнэхээр сонин содон сайхан байлаа. Би өмнө нь хайнаанд ирж үзэж байгаагүй. Үнэхээр одоо газрын деважин байд юм бэ? Гоё юм байна. Одоо бит хоёр зориулж ингээд энэ солиоч бодож байгаа шүү дээ. Тийм. Энэ одоо бүхэн бит хоёр зориулагддаг ерөөсөө. Тэгээд бас айгуу тийм хэцүү зүйл нь юу вэ гэхээр нэг өрөө мяарсан би ч одоо нугаад яах вэ? Нуухаар сайн илчил гэж үг өгдөг шүү. Нэг өрөө чи би бүр мяараад айгуу ядраад тэгээд хоол хийх гэсэн чинь бүр ерөөсөө хурууч хөдөлдгүү. Нүүдэж тэр хоолны юу ингээ явдггүй шүү. Тэгээд бүр гуйгаад энэ багийнхнаасаа гуйгаад би өнөө орой энэ бэлэн юмнасаа идчихэд унтъя гэд нэг удаа аргалаад унтсан байдیں۔ Тэгээд айгүй мяарсан тэр өдөр. Гэх мэтчлэнгээ ингээд энерги бартлаа явсан тийм нэг өдөр байлаа. Тэр хэцүү байлаа. Бусдаар бол одоо үнэхээр сайхан байсан. Энд ч одоо нөгөө нэг би өөрөө ингээд ийм аялж зугаалах ер нь бас их хоббитой юм баггүй тийм. Тэр маань ингээд ёсоор олж байгаад маш таатай тийм байлаа да. За одоо сүйдөө ярих юм үлдээ таачаас. Нэвтрүүлгийн дөршид сайхан зүйл нөгөө усан онгоцон дээр байгууллагын аваргууд явж ирсэн. Өөрийн холбооны оператор Unitel Group-ийнхнаас шилдэгүүд явж ялаа. Аялал жуулчлалын одоо бас том цогцлбор болох маань Red Rock-ийн шилдэгүүд явж ирсэн. Тэгээд тэд нартайгаа хамт далаа дээр ингээд гараад тэгээд дуулаад тэгээд Монгол хүмүүс за амжилт төсөе гэдэг ингээд нөө 41 онтой хүмүүст чинь ингээд хэдэн ён болсон бэ? Одоо мартчихжээ. Яг одоо бол жоохон хагас үлсгэлэнгийн байдалтай юм явж байна. Тэгээд 21 мянган төгрөг маань 41 ён болсон. Тус-тусдаа 41 ёнтой явж байна. 10 хоног амьдрна. Яа. Чанга өчтөр ихний худалдаа авалтаа хийлээ. Би бол хамаг мөнгө шавхаад туужлаа. Эмэгтэй хүмүүс бол арай бас өөр байдаг болтой юм байна. Тэгээд одоо яах вэ гэхээр та нараасаа тусалж гоох гэдэг юм байна. Мөнгө болсон шүү та нараас анхаалтасаа аваа. Та нараасаа тусалж гоох гэдэг байгаа. Тэр нь яаж тусалж гоохоор бас шууд одоо улаан цагаан мөнгө гоох ч бас хэцүү юм аа. Тэгээ юу энэ түүгээрээ юу чадна түүгээрээ одоо мөнгө олно доо. Мутаage санаад байна. Өлим санууга тулснуудаа. Ээжи нутага санаад байна. Энэ хүн байж би чин Ойлохнууд
Уйлах нь үдээ. Инсан чигтч байна. Энд чи одоо эх орны бол одоо бахарх гэж байгаа юм. Нөгөө гадаадаа. Баярлалаа. 20, 30, 40, 50, 60, 63. 63 юу? 5 мó. 463 юу? 463 яан тий. За тэгэхээр ингээд чинь нэг яаны нэг ингээд хийчихэ. За одоо яг л тэнцэл байгаа нь үстэй. Тэг төжөл бай. Би ер нь тэгтээ тэр нөгөө санаандгүй сэтгэлийн үгээр арай илүү дуусах шүү дээ. Уг нь бол чигээр бараг л Би тэгтээ төрж мөрөөл хоолоо молоо салгаад төгсгөл. одоо шинжгүүтэй тэгсэн. 440 гаруй яон өгсөн шүү дээ тий. 200 гаруй яонтоос тэр их гоё байсан. Тэр аялагч нартаа бас их баярлаа гэж хэлмээр байна. Бүтээрийн зүгээс. Тэр хүмүүсийн цөөн бол мэдээж өлсөх. Ингэж ойрд өлсөг юм бэлээ. Тэ. Бас чанга байна. Йоо. Ахиж битээ өлсөөсэй л гэж. Ерөөмөр. За одоо та хоёр тэг өлсөж гинөө. Одоо жоох өлсөж лээ. Ер нь хагас өлсгөлийн 10 онлоо шүү дээ. Ер нь бол. За тэгэхээр бид нэр маш их одоо далай хоол эдсэн өнгөрсөн хугацаанд те бас Монголынхоо хоолыг сансан байх гэж бодож байна. Та хоёртаа сайхан мэдрэмж төрүүлэх гээд Монгол үндэснийхээ хувцсыг өмсөд зогсож байна би. Тэгээд та хоёртаа зориулаад Юу бол. Ахи далай болох нь. Монгол хоол гэж хэлсэн шүү за дээ. бид нар нааша ирэхээс өмнө Монголоос авчирсан шүү. Монгол борцтой хоол авчирсан. Хоол сонсоод алгадаж идэх болсон юм шүү дээ. Бүр хог дээр үсэрчээ нэрээ бүгд. За тэгэхээр манай нэвтрүүлгийн бас урилгыг хүлээж аваад 10 хоногийн хугацаанд Хайнаанд ирээд хамтдаа бас нэг баг болоод үзэгчтэйгээ хүндлээд телевизийн маань хүндлээд оролцсон та хоёртаа маш их баярлалаа. Үнэхээр хүндхэн 10 өдрийг амжилттай давж чадлаа. Ингээд хоол идэх цаг ирдгийг гэж хүнээр хэлээ. Ер нь 41 оноор 10 хоног амьдрах бол нэрээ асар хэцүү. Нөгөө мөнгө өсгөхдөө бид нар чи нөгөө нэг хүний 231 тий 231 он. Тэгээ тэрнээс хойш бүх юм бол нууцын зэрэгэлтэй байсан. Та хоёр маань бол нэг нэгнийхээ тухай мэдхгүй явсараагаа л ингээ 10 хоног өнгөрлөө штэ. Тэгэхээр одоо ярилцвал нэг нуугүй ярилцвал одоо уулзах үедээ бол арай өөр яриатай байсан штэ тий. Одоо яг нэг нуугүй яаж зарцуулсан тухайгаа ер нь хэн төрүүлсэн гэж бодож байна. Энэ талаараа яриул. Одоо бол ер нь бүх үннээ ярьж болох юм уу те? Болно одоо. Одоо өрсөлдөөн байхгүй. За 231 юунаа яасан бэ? За найз нь өмнө хэлээ. Салтаадсан биш үү? Сургалтаа ах. Гот хин төрүүлсэн бол гэдэг их сонирн байл. Одоо үзэгчд бол бараг одоо шүүцсэн байгаа. Гэхдээ эн чинь нөгөө нэг битэр чинь нөгөө нэг нэвтрүүлгээ үзэхгүй байгаа шүү дээ. Ингээд бичлэг ингээд тасралтгүй болсон болохоор юугаач мэдэхгүй. Ямар ч байсан л мөнгө бол хүрсэн. Тэгээ одоо тэр чинь нөгөө хин хэдийг үлдээж чадсан л их мөнгө үлдээж чадсан л ялагч болдог шүү дээ. Тэгээ одоо би бол маш гамтай үзсэн. Ерөөсө чи чинь болохоор цовин хийж тансаглаа. Үнтэй үхрийн мах аваад би чи бол өмхий загснасаа ингээл хорхоо шавчнаас аваад тэгэл ерөөсө будаагаа жоохон хийгээл тэрийг ихтчих юм бол сайхан шингэлээл тэгэл хадгалаад өнөөдөр орой идлээ штэ. Тэгэнгүүтлээ тэрийг хөрөгчөнд хийчихэж байгаа. Тэгэнгүүтлээ өглөө босоод халгаад идчихэж байгаа. Ахаад үлдэнгүүт нь хөлдөөгчөнд хийчихэж байгаа. Тэрийг гисгээлээ хийчихэж байгаа. Сэрэрэ хүү ха хүү хөлдөөц амарч тос байхгүй. Тэр хардаа гахаа өхөөсөн бол энэ юу байхгүй юу? Царцах байхгүй юу? Царцахгүй байхгүй юу? Царцсан байгаа байхгүй юу? Тэгэхээр үхрийн мах байсан болж таарж байгаа байхгүй юу? Гэрт одоо хоол гой хоол илүү гарчих юм бол халгаа ичдэг. Гэхдээ хадгалахдаа гол нь
халуун нөхцөлд биш, нян бактери үржих нөхцөлд биш, хөтөн сэрэн хөрөгчөнд хадгалаад өглөө сайхан Цельсийн 100 градуст баригтал нэг буцалгаал. Тэгэл асуудал. Тэгэл би ичдэг. Гэхдээ би яг зүгээр хонсоод иж байгаа гэж зүгээр сурталчилж байгаа юм бол биш шүү. Зүгээр би бол ичтгэл гэж байгаа юм аа. Хөлдөөд гисгтээ тэр чинь 240 градусын халуунд буцалгачихж байгаа байхгүй юу? Бүх нян үхвэ. Тэгтээ нэрэл үнд ивгүй болсон юм шиг энэ хард энэ сөрөөд байгаа шүү дээ. Хорон ярьс сөрөөд байгаа шүү дээ. Хододны асуудал гэстэй. Би нөгөө нэг ихний нэг худалдаа авалт хийснээс хойш айгу ботсон энэ сөрөлт ер нь мөнгөөр юм авахгүй ах шиг байх юм гэж айгу ботсон. Тэгэхдээ би ингэж бодлоо л да. Гоо одоо надад бас нөгөө нэг унсан бүхэн шалтгаан болтохгүй гэж би одоо яасан бүүмэд их мөнгө жүрсэн байж магадгүй, соёлтоос багч мөнгө өрсөн байж магадгүй. Ямар ч байсан бас эхнийхээ нөгөө нэг 41-ээс бол айгу хямгадаад юмыг яаж мэдхүү. Ажил төрөл олдвол одоо ийм тэр их мөнгөөр олдооч уу гүүч үү. Тэ? Цөөхөө мөнгөөр ингээд цалин цаваа авдаг. Тэгтэл одоо нөгөө 40-осоо бас ингээд хямгадъя гэж бодоод би эхний өдрөөс амар гамтаа зарцуулаад яг хөтэ тэр мөнгө жоохон мөнгө юм чинь тэ. Тэгээд дараа нь мөнгөтэй олцсон чинь гинтхэн эрдэж бардах сэтгэл төрөөд ер нь би яхаараа ингэж өсөж явах хэвээр гэж бодогдоод. Тэгээд яг нөгөө шоуныхоо гол зорилгыг мартчихсан нэг мэт зөндөө их юм авцсан явж байна. Тэгээд авсан тэгээд аваад тэр авсан үнсэл ер нь тэгэл бас өглөө орой ингээл болгоол бүгдийг хүргээл яг 10 дахь хоног хүртэл хүрэх тийм хүнс яг үнэхээр би бэлдсэн. Яг бэлдсэн. Яг ганцаараа идээд дундуур нь би чамааг нэг дайлах тийм юм оруулаад тэрийг ингээ яг оруулаад бэлдсэн. Тэгээ яагаад ч Монгол хүн далайн гаралтай юм аваад тэрийгэ борлуулад өдөр болгоо идэж үнэхээр амжихгүй юм байлээ. Тийм учраас би ерөөс шулуухан дээр жоохон мах олж авъя гэж боддоо. Махаач олж авсан. Мах маань ч надад их олон хоног надад хэрэг боллоо. Дээрээс нь би ингээд нэг нөгөө юу ахгүй юу? Дуучин хүн чинь нэг тийм өсхөөс нойргуутгаас айгүй айдаг. Бас ханаа түрхээс амар айдаг. За ингээд нэг ханаа түрээд нэг өсгөлөндөө ингээд очиод дуулчих юм бол хоолоо мол айгүй өөрлөлчдөг. Энэ биеийн дотор л одоо оршиж байгаа юм болохоор нөгөө хөрхий нөгөө мө намайг л яаж хямарна уу энэ мө хоолооч яг л нэг тэрийг л дагдаг. Тийм болохоор би айгүй их нөгөө өөрийнхөө бие физиологийг айгүй их бодоод хоолоогоо бодоод тэгээд бас нөгөө кондишн ингээл үлээгээл их үлээгээл кондишнтэй хонч мончгоор маргааш үлээн хоолоо өвчтэй болж бас жирж мэрж байгаа байхгүй юу. Тэг бас жоохон өлтгөөс айсан. Би нэг юмд харамссан. Яах гэж тэр нөгөө нэг уулын орой дээр кофе авбаа гэж. Тэг чим үнэтэй кофе авсан байлээ шүү дээ. 15 юаны кофе. Тэгээд яг чамаас байж 8 юан байгаагүй юм. Үгүй шүү дээ 15 юан шүү дээ. Тэгээд би чамаас 5-ыг авна гэд тэрийг авсан уу яасан? Өглөө. Тэгээд яг хөө тэрэн дээр нэг харамсаад дими имичлээгээд дараа нь яг нөгөө усан дотор хоёлаа хин уртай мсгатай байх нь гээд 10 янаар үдсэн шүү дээ. Тэрэндээ яг хөө нөхцөндөө яг хөө заа гомд тайлгдсан. Энэ бүр ямар амар тооцоотой юм бэ гэдэг. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч New Julchin Tours мөрөөдлийг дурсамж болгоно. Ивент тэтгэгч амин чанар амьдралын чанарыг дээшлүүлнэ. Ивент тэтгэгч эрүүл амьдралын энгийн жор Вовле нүүрс задлагч. Ивент тэтгэгч дэлхийн амт чанарыг Монгол түмэндээ Golden Gobi брэнд. Монголд 2016 онд уургийн пептидийг сарлагын сүнээс гарган авсан юм. Харин хүний биед дуурайг дутагдсанаар шалтгаангүйгээр ядрах, нойргуудах, ой тогтнол муудах, үс суунах, хавагнах, дархлаа сулрах гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг. Тэгвэл та уургаа нөхөхийн тулд эдгээр 29 канцуу нэг доор ууж чадах уу?
Харин манай эрдэмтэд эдгээр сүүн дагуулгадах уураг эрдэс бодисыг хоёр халбаг амин чанарт багтаалаа. Амин чанар амьдралын чанарыг дээшлүүлнэ. Байгалийн гаралтай тусгай технологи агуулсан сүүлийн үеийн фермент Wobbly Comfort Enzyme нүүрс ус өөх тосны шингээлтийг дэмжиж турах үйл явцыг эрчимжүүлж биеийг эрүүлжүүлэх онцгой бүтээгдэхүүн. Өдөр бүрийг итгэлтэй эрүүлэр эхлүүл. Wobbly Comfort Enzyme. Аз жаргалын амтыг мэдэр Golden Gobi шоколадны крем. Үнэхээр энэ travel sim card бол ярих юм алгаа одоо чинь 168 улсад ямар ч асуудалгүй ажиллана гэдэг байгаа. Би одоо travel sim card хэрэглэснээс хойш хэдэн ч улсаар явж байгаа. Очсон газар болгон дундад Азийн бүх улсад ажиллаж байна. Зүүн Азийн бүх улсад ажиллаж байна. Европод ажиллаж байна. Одоо ингээд булангийн 3 улсад ямар ч асуудалгүй ажиллаж байна. Бахрейнд арай ороогүй байгаа л та. Гэтэ орчин л тоо. За тэгээд та бүхэн ийшээш явах та. Travel sim. Skin Life Японы арьс арчилгааны цогц бүтээгдэхүүн. Beauty Japan Cosmetics. Дэлхийн аваргыг дэрэгдээсэн New Julchen Tours 5 дахь удаага 70-94 техник. Аз жаргалын амтыг мэдэр Golden Gobi шоколадны крем. Ивэн тэтгэгч амин чанар амьдралын чанарыг дээшлүүлнэ. Ивент тэтгэгч дэлхийн амт чанарыг Монгол түмэндээ Golden Gobi брэнд. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч New Julchen Tours. Мөрөөдлийг дурсамж болгоно. За ёстой л адал явдалтай өдөр хоногуд өнгөрлөө. Ерөнхийдөө бол 21,000 reality show нэвтрүүлэг маань 23 цуврал хийгдээд яг одоо та хоёрын маань оролцож байгаа энэ дугаар бол 24 дахь цуврал юм байгаа юм. 24 дахь цуврал дээр. За энэ 24 цувралын хугацаанд манайх бол маш хатуу дүрмтэйгээр явагддаг. Яг 10 хоногтоо буудалтаа байрлаад тухайн мөнгөө зарцуулаад хүнээс үнэгүй юм авахгүй, үнэгүй хоол идэхгүй, хямдруулахгүй өдөр болгон худалдаа авалт хийн гэдэг. За харин энэ удаагийн онцлог бол бид бүхэн бас хүний нутагт ирсэн байна нэгдүгээрт тийм ээ. За дээрэс нь энэ өртөг өндөртэй газар 41 юанаар бид нэр 5 хоолч авч хөрөхгүй. За бараг 5 хоолны талыг ч авч хөрөхгүй. За ийм орчин нөхцөлтэй байгаа учраас та хоёроо бас хатуурхаад яах вэ гээд ерөнхийдөө дүрмгүйгээр явсан байгаа. Тэгэхээр бол их аз завшаантай дугаар. За нөгөө талаараа мэдээж аялал жуулчлал байдлаар одоо хаянаач нь өөрөө аялал жуулчлалын хот шүү дээ. Саний хот чинь ийм байдлаараас үзэгч олондоо их олон зүйлийг та хоёр манаас харуулж үзүүлж явж байгаа учраас нэгдлийн бас шагнал гэх юм уу? Тэгэхээр өмнөх дугааруудаас их өрсөлдөөнтэй болсон. Та хоёр маань дунд бол багадаа одоо 2-3 бараг магадгүй одоо 4 удаагийн өрсөлдөөн гарсан шүү. Энэ өрсөлдөөн гэж юу хэлээд байгаа вэ гэхээр бид нар чи одоо эхнийхээ нэг өдөрт 3-5 хоногийнхаа хүнсийг цуглуулдаг байсан өмнө нь. Яг тэр эхний удаагийн худалдаа авалтаар хэн ялах вэ гэдг нь за бараг шийдэгдэх шахуу харагддаг шүү дээ, тий. Магадгүй хоёр маань өмнөх нэвтрүүлгүүдийг үзсэн болвол за энэ удаад бол ялагдаад явсан. Тийм үү?
юу? Яста дээр дараа үзээд Хүнсээ бас жижиг авчихсан. Тэгээ олон худалдаа авалт хийсэн шүү дээ. Оо, тийм үү чи чинь өөрөөс би ч оросоо ингээл нөгөө нэг тийм миний мэдээгүй юм бүр зөндөө байгаа юм биш. Би ч энэ онгоо Ажигдсан байх. За тэгээд ийм нэлээл одоо ойрхон л ингээл зөрөөл яваад гэсэн шүү. За нэг удаа нэг янаар ялаал, нэг удаа таваар ялагдаал гэдэг юм уу те. Ингээд яваад байсан. За эхний удаагийн худалдаа авалтаар бол уянгаа ихч маань 11 оны худалдаа авалт хийсэн. би ч 30 оноор авчихсан шүү дээ. Сөрөлт ах маань 31 оноор худалдаа авалт хийгээд 10 янтай үлдсэн. Тэгэхээр та бүр 20 оны илүү үлдсэн баг. тийм байна. Тэгэхээр хэрвээ эхний удаагийн 41 оноор та хоёр хэрвээ амьдрсан бол уянгаа их чидэнэ ялагч болцсон байсан байх нэ. Тийм байна. Би ерөнд яг 41 гэдэг дээр айгу акцент өгсөн байсан байгаа байхгүй тий. За тэрний дараагаар бүгдээрээ нэг мөнгө өсгсөн шүү дээ. За тэрийг ч яг хуваагаад авцсан. Тэгсэн. За тэгээд 4 дахь өдөр нэг худалдаа авалт хийсэн дээ. Нэгнийгээ дайлнагээд. За супермаркет ороод. За тэр супермаркетын худалдаа авалтан дээр уянгаа ихч маань яасан тухайгаа өөрөө нэг хэлдэг. Би яг л дайлъя л гэж бодсон. Тэгээ сөрөлтийнхөө бүр ингээд нөгөө хүний нутагт нилээ хэд хоног хүний нутагт хоол унд нь ингээд эрэгтэй хүн шүү дээ энэ хүн чинь тий. Эмэгтэй хүн бол бас тараг сүүхэн уугаад байгаад болоод идэг. Эрэгтэй хүн чинь яг л хоол идэхгүй болдгоо гэдэг утгаараа би сөрөлтийгөө амар хөөсөж байгаа хин далайн хоолнд ер нь хоошгүй байгаа гэж бодоод би ер нь л гараа гаргаж хоол хийж гээ. Энэний хэдэн төгрөгөнд авчихтаа. Одоо би дуулж олцоод ер нь эцэц ядаргаал нь штэ гэж бодоод цэцэг бодлоо. Тэгээд багц хаваад та нэрэ ачир мачир аваад та нэрэ энийг нь салаатанд энийг нь өстой ингэж мингээд гээд төмөс мөмөс аваад Чимээс энэ авчихсан. чимээс мэмэс аваад тэгж худалдаа авалт хийсэн. За болцсон сонгон саримс байна уу? За сонгон байхад л одоош саримсаар яхаа тий. Ер нь бол манай Монгол эрчүүдийн ноён нуруу хаана хуурдаг гэж. Ерөөсөө хоолн дээр тэр тусмаа сойвн дээр. Цой. Оранж жуус чинь 9 эрдээ юм байна тий. За би энэ нэг тийм ялуун биш юм чинь 2 ширхгийг авч юу яа гэж бодож байна. Хоолныхоо десерт ингээд болгож 2 ширхгийг авъя. Энэ гүзэлцэг айгу хямдхан байна. Энийг авчия. Оо. Ингээ нэг авчия ч одоо. Тансаглуул шүү дээ юм уу? Мөнгөнд л захирагдаад байгаа болохоос ходоодоо бол тэг хүн болвол хамгийн чанартай юмар баярлуулах хэвээр. Хамгийн чанартай юм идэж явах хэвээр. 10 юанаар л хэтэрлээ. Нөгөө 100-аас 10 юан 20 центээр л хэтэрлээ. Яг тэр дугаар дээр бол уянгаа ихч маань 30 юанаар илүү явж ирсэн уг нь. Танд хоол хийж өгөх гэж үхрээ мах худалдаж аваад. Тэгэл цөмөрцөн баха. Тэгэл ерөөсөө доош авсан. Тэгэл өөр юм явсан юм та. Явсан байл та. Би одоо өөрийгөө одоо за юу болохыг бас тааж мэдэх арга байхгүй. Тийм би ч судалдаа зөрөгтэй хийсэн шүү дээ. тэгсэн үү? За юу болохыг бол тааж мэдэх арга байхгүй. За та хоёр маань Жимс идээд тэр манай ивент тэтгэгч Golden Gobi-гийн амтд ганц юм ясгүй нэрээ. Үнэхээр бас энэ аялалд энэ түшиг болсон зүйлс бол яалчгүй энэ үл дарж ирсэн Golden Gobi. Golden Gobi тийм ээ? Golden Gobi алтан говь. Энэ шоколаднаасаа ичгээр зүгээр нэг сайхан хурган бантаг нэг аягийг ууцсан юм шиг болчихдгийг ер нь бол. За амин жанараасаа бас өглөө уугаад гарчаад ста тата тий. подкол явчихдгийг. За энэ өнөختөний цаа ууцсан юм шиг. Яа. Өнрөө нааш сэнчийдэг шүү. Сайхан Монголдоо чи доо. За дуу хоор гиснээс нэрээ манай хоёр чи хэдийнэ нэг дуу клипжүүлээд авсан. А гэхдээ ер нь альва юмны төгсгөл хаалтын дугаар энэ бол маш ач холбогдолтой өдөр шүү дээ. Тэгэхээр энэ сайхан өдөр бас өөрсдийн зүгээс уран бүтээлийн аст хоёр маань ковер дуу байсан ч болно. Үзэгчд маань хүргээчдэх үү? Байна уу? За одоо дуу чи хүн таалд болох хэрэгтэй би ч даун байсан гэж юу. Байна уу? Уянга нэг айгу гой санаа ярьснаа тэгээд бүтээр хайжлуулах чадсангүй. Тэр нөгөө үндэсний телевизэн нөгөө харс нэвтрүүлгийн дуу. Тий. Тэ? Юу лээ? Ариун хорон нараагүй ч гэсэн анхны яруу дэлбэлч юм. Энэ дуун дээр гоё шүлэг зохиоё гээд. Тэгээд хоёулаа гоё 21 шоунда яг энэ байгаа байдлаа ингээд оруулаад
21 шоуныхоо онцлогийг ингээд оруулаад үг зохиогоод энэ дуун дээр гоё дуулъя л да гэсэн. Тэгээ хоёлаа чадсангүй. Тэгээ магадгүй Улаанбаатарт очиод дуулахыг 21,000 хүргээгүй ч гэсэн хорвоо дэлхийд амьдрч чадсан юм гэж амар явъя гэж бодсон. Босх юм уу суух юм бас гоё юм шүү. на байлгүй яах вэ? Дорсон ч баахан үзэж хөргөлдөх байх. тэгэн шүү дээ. Орой нэвтрүүлгээ гарахаар би энэргээ залгаад чи тэгсэн юм уу? Жигүүртэй юм шиг залуу насны жинхэнэ бодож эмэн хаа хасан бодож бич бидний хоёрын амьдрал бодож бич энхэн учраа яагаад юм бэ сэтгэл хоногшоо яруухан дурсамж одорно яагаад юм бэ сэтгэл хоногшоо яруухан дурсамж одорно Хатуу өргөн хорвоогээ Хайрхнаа юм шиг дэвэлээ Очсон жаргадан үрдийн мөнхөд бодоо Уян байсаач явсан үчүү яагаад юм бэ сэтгэл хоногшоо яруухан дурсамж одорно вау яагаад юм бэ сэтгэл хоногшоо яруухан дурсамж одорно Сэтгэлийн уян хэдүүлж, домномч гэсэн дордочлыг үзүүлсэн, өн хогийн ногооны үнцгийг хасагдаад, өвөө болгож хэрнийг нэг шиглүүлсэн, хөмсөс сурмуусны бараанаар шүүрхэж, хөөрхөн алын нүдний чинь давхраанд ихвэдээр болгосон, эвэлж чадахгүй уруудаараа хатар дундчин дөржгөөд эсхийг тасагдаад иччийг үзгсэн. Ордород нүлээ, жигүүртэй хэлээ. Жигүүртэй юм шиг залуу насны жинхэнэ бодож гинэн хай асан бодоогүй чи бидний хоёрын амьдрал бодоогүй гинхэн учраа яагаад юм бэ Сэтгэл хоногшоо яруухан дурсамж одорно яагаад юм бэ сэтгэл хоногшоо яруухан дурсамж одорно яруухан дурсамж одорно Браво. Үнэхээр л дурсгалтай байсан юм чи яах юм те? Ястаа хэлээд ихгүй ямар гоё юм бэ. Би бүр ингээд хоёрыг харахаар л догтлоод хаа одоо салчгаараа яана санаа сүйд болно. Нэг хэд хоног би энийг санах ажил гарлаа да. Харин тийм юм. Чатгат байгаа болов. Одоо байлаа. Тэгээ чат мата нээ юм шуухан. Би ч нөгөө нэг хоёр ч нэг өрсөлдөгч болохоор групп чат нээж чадаагүй шүү дээ хэдүүлээч. Харин тэгээ мэдээлэл өгч чадахгүй. Групп чат нээхгүй бодсон. Нэр өрсөлдөгч болохоор юм шүү. Мама. Тэгээ тус тустай өдрийн хэдэж холбогдоо өстой нэг
хамтдаа л өдөр хоногийг өнгөрөөлөө. Өстой сайхан байна. Одоо яг нэг сайхан лагер дээрээ найзуудаараа уулзаад хоол хийгээд иддэг нэг тийм мэдрэмж өгдөгтэй манайхан яг үннийг тэр юм шиг байна шүү. Нэр тийм байна. Сууны нэг орой шиг. Тийм мэдрэмж мэдрэгдэж байна уу? За өндөр нь ахаад өнгөрч байна уу? Хамт болох би бас. Нэг хоолч зүгээр өгчихгүй. Хоёулын нэр нь бас нэг юм их гоё зөхөд байгаа юм шүү. Тийм байна гинэ. Нэр найстайгаа ингэж гоё дуулж үзнэ гэдэг чи амар гоё том надад ав гоё боломж. Манай би бас сөрөлтийг ягаад ч юм нэг одоо бит хоёр нэг нутаг болохоор ч тэр тэгээ бас гэр бүлийн найзууд гэдэг утгаараа айгүй хүндтгэж явдаг. Нөгөө самсараа гэдэг жүжиг тавиад тэгээд гэр бүлийнхаа найзуудыг үзээрэй гэд ураад хэддэх өдөр нэрж үсхийн гэд тэгээд бид нар очиж үзээд тэгээд би бас сөрөлтөөр айгүй бахархаж байсан. Ер нь нөгөө энэ жүжигчин хүний эд хав одоо юун дээр гарч идэг вөхөр тайзан дээр гарч идэг те. Тэгээд ингээд тайзнаас би бинийг үзэхээр хичнээн найзууд ч гэсэн за нэг энийг нэг авууштай байдгийм байна. Манай сөрөлт нэг ийм талтаан байна. Одоо хошин одоо урлагаар ингээд жүжиглэхээр ийм байдгийм байна. Яг ийм утга учиртай гоё ийм драмын жүжигтэр бол ингэж харагддаг юм байна. Энэ өвгний дүрийг бол ингэж бүтээлээд өөрөө дотор анализ хийгээд ингээд үзсэн чи аюу гоё байсан. Би бас найзаараа аюу бахархаж байсан. Ер нь тэгээд нөгөө жүжигчин хүн чинь би тал бүрийн мэрэгчлээ байдаг гэд эдгэрт яг хэлчихсэн байхгүй. Сөрөлт ер нь амар сэргэлэн байгаа. Яагаад гэвэл цаадах чинь тоогоочч болно, эдийн засагч болно, нисгэгч болно, байшинч барин барилгач болно. Аюултай шүү дээ энэ жүжигчд чинь. Би чинь бол одоо ерөөсө хожигдож магадгүй шүү дээ гэж аюугүй ярьсан байхгүй. Тэгээд үзэгчд маань ч гэсэн дотроо бодож исэн баг. За энэ уянга ер нь зөв ирж шүү. Нэрэл жүжигчин хүн чинь тийм баг. Тэгээд би найзаараа бахархдаг шүү гэж хэлэх гээд яг олон юм ярьчлаа. Баярлалаа. Бахархдаг. Сайхан жүжигчин манаас өрөлтлөх таны яриан дээр энэ хоолрол хараад шүү. Йоо. Ингээд та хоёрт зариу тийм тэгээд авэдэрдэг. Анхцаар ирээд Тэ? 9 хоног надтай хамт хонсон хоол шүү. Вау. Өөстөж цаанаа л шүү дээ тий. Өөр нөө. Энэ нөгөө махнаас ч юм шүл гарахгүй. Гү махан л одоо яг ингээд махал байсан. Чи тэр өхрийн махаараа бүр сахар хоёулаа зүгээр ухсгаас савхаа шүүрж авч штэ. Вау, уста гайхалтай. Спортын юм амттай байдгүй лүү. Яа, бүрстаа. Тийм билгүү тий. Чи нэр юм. Бид нар ийм гоё юм нэгтгэж амтлахгүй тгсгээд ингээд ичдэг байхгүй. Яг ингээд хүний нутаг олон хоног ингээд далаа. Тэ нэг өндөг будаа нэг жижиг цажиг юмар болгоодсэн чинь. Хамранд ингээд нэг далаа амт өвлөтөд исэн ч. Найс үстэй. Гэтэр энэ илтсэн гурилны хүртэл нэрээ. Одоо нэг бууз байвал те. Бууз байвал тэгээд нэг жижигхэн гоё. Жижигхэн гоё шөөрөө жижигхэн гоё мах огтчул гэдгээд. Одоо энэ дэр нөгөө нэг нийтийн хоолны хос хоёр баг нь яг дутаад байгаа байхгүй юу? Кетчуп 102 яг дутаад байгаа байхгүй юу? Маги 100 юу лээ. Таалагдсан болтой. За өстой сайхан байна. Баярлалаа. За их баярлалаа. Манай нэвтрүүлгийг бас бүтгэхэд хамгийн одоо чухал нөлөөг үзүүлдэг нь яа харахгүй нэвтрүүлгийн ивент итгэгчд байдаг. Тэгэхээр та хоёр манаас орой хоолныхоо дараа манай Солонгосын Wovle брендийн нүүрс ус задлагчаа бас уучаад унтаарай. За энэ Wovle-гийн маань анар нүүрс ус задлагч бас бидэнтэй хамтран ажилласан. За мөн дээрээс нь бид бүхний энэ аяллыг үнэхээр одоо гоё болгоход хамгийн одоо том тусалцаа үзүүлж бас хамтран ажилласан New Жуулчид нуурсынхаа хамт олонд бас маш их баярлалаа. Одоо бушуул хармаар байна уу? Үндэ. Гэтэ энэ цаг агаар их гоё байхад ирэх шиг боллоо. Бүр хэд халсангүй. Яг өнөөдөр бол ингээд нэг тийм гоё үүлэрхэгдүү. Ер нь нэг тийм жоохон одоо ингээд нэг гоё сэрүү очиж байгаа. Тэгтээ стил юм чиглэг. Ингээд нэг чиг байгаад байгаа байхгүй юу? Одоо тэгээд
Ирэх жил Харин тийм нэмэх юм байгаа юу гэж асуух байх нь. манай сөрөлтөд хийгээд өгөрөө. Өнөөдөр сайхан өдөр байна өө. Сайхан шүүж байгаа сайхан. Гурил махын сайхан. Шүл багтаахан шиг ахта яа. Би нөгөө нэвтрүүлгийн дондор яриадсан байхгүй. Энэ эдний идж байгаа хоолнд ингэж халбаг ерөөсө хэрэггүй юм байна. Нээхгүй ингээд гурилын ингэж овоолж байгаа ингээ гэж сорж идэх хоол байхгүй. Нэг савхаар тоншсон аргагүй юм байна гэжсэн. Савхаар идэхээр айгүй. Сөрөлт ах маань одоо өнгөрсөн хугацаанд худалдаа авалтаар ерөөсө гурил аваагүй. Будаа эцээрээ гал хараа өгөх юм. Сэрүүдээд ахын орондоо шийчлээ шүү дээ сая. Будаа эцээрээ сэрүүдээд. Уг нь уянгаагч гурил авсан шүү дээ. Тэгсэн гурилны ямар байна гэдэг л таа. Ерөөсөө нөгөө цоовын хийхэд нөгөө хайраагүй гурил болохоор шууд нөгөө нэг шүлний татмал гурил байгаа байхгүй юу? Тэгээ нөгөө цоовинд болтгоо заавал жоохон тосмос хийж салдаг. Тийм. Тэрнээс нөгөө манайх ч нөгөө гурилаа бэхжүүлээд хуурай ингээд хоёр талыг хайрж хагаад цовин гайдаг шүү дээ. Бид айгүй гоё гурил авчлаач шүлэнд айгүй гоё байгаад байсан юм. Цовин хийсэн ч бүр салдаггүй. Тийм нэг тийм бас тохиолдол болсон. Өө зөндөө фейлцээ яриа. Найз нуулгүй ихэд нөө цовин өгсөн штэ найзнаа. Аа. Голдоо их гоё байсан шүү. Уг нь өстой хамт тасархаа болсон. Гурил нь л жоохон салж өгөхгүйсэн. Харин тийм байлаа. Голдоо нэг тийм жижиг юм байлээ. Жоохон тийм бөөгнөрсөн гурил авчихсан уу юу? Өстой уучлаарай мөн. Тэр найз зүгээрээ тэр чинь чанаад маргааш ниччихсэн. Гэхдээ уянгаагч бас та нуулгүй хэлээ л дээ. Сөрөлт ахаа хоол яг өндөө бол таалагдаагүй үстэй. Би ерөөсөө тэр талаар яриаггүй байв шүү. Яасан? Чи юу ярьж байгаа? Асууд үзэлтэй өөрөөс нь. Тэр нэг тоглоомоо авч орж ирээд тэр чинь яаж идэж болохгүй юм чинь тэгээд аваад явсан тэг үлдгэлийн ийдсэн. За болоо штэ. За зурагтайгаа харьцуулъя. Мөн үү? Үн л байгаа штэ. Энэ манай баахуугаа ботчиход зүйлэг гэж. Би яаж тийм бэ? Чи намайг хорхоо шавж өрөөсөө. Энд чи энд ихтэй болцсон бэлэн идэм биш ч тий. Би тэр чи яг зургийн дагуу хийсэн штэ. Тэр нөгөө нэг мах штэ тэр чи юу гэдэг лээ? Оо нөө юу юм а? Бэкон. Бэкон тий. Манай охин. Тэр чинь яг тэр нөгөө нэг цагаан мөөг шиг юм биш үү тий? Тэр чинь ороогоо л иддэг тийм л юм байхгүй юу? Тэгээ би чамайг одоо мах шүлнөөс махнаас олдондоо 70 гаралтай мэдээд байгаа түүгээд бас өөрхөө мах өгмөр болоод байгаа тэр. Бэкон нь амттай байсан. За гоё байсан. Соёлын ганц юм. Уянгаагч. Чи жоохон шүд болчих. Угасаал би л жоохон соёлтой л ингэж болгосон. Түрүү чи сөрөлтөх шигсэн төгөл байгаа байхгүй юу гэж. Оо эрийг авцаач. Гурил бас хийчихээд авах. Симэрх нөө жоохон шүлгээд байгаа ш. Өнөөдөр бас гоё өдөр байна. Би нэг зүгээр нэг шал далийн юм ярьчих уу. Сүүлийн дугаарын яг энэ өдөр Төмөйтер нөгөө 4 сарын 22-нд болох тоглолт шүү дээ. Тэрний ерөнхий ивент тэтгэгч нэг компани ингээд Төмөйтэй уулзалдаад тэгээд айгүй өндөр дүнгээр ингээд ерөнхий ивент тэтгэгчээр орохоор болсон мэдээ. Ямар гоё би. Энэ юу нөө ийм минуу гэд завж байгаа хаби хараад байгаа. Мундаг юм би. Одоо тоглолтын төстэй хамгийн чухал. Амар чухал шүү дээ. Тэр минуу гэдэг энэ пос машин байт юм байна. Тэгээ нөгөө нэг Alipay дотор ингээд 14 улсын 36 хэвтвчнээс ингээд шууд төлбөрөө төлчдөг. 21 аймагт байх. Тэнгүү чи хятадууд ч одоо ингээд шууд Alipay уншуулад ингээд одоо хаанах ч бай тээ. Ингээд Alipay уншуулж явах тийм бос машины газар ерөнхий тэтгэгчээр орох болсон байна. За баярлалаа. За баярлалаа. Энд чинь бол уран бүтээлч бид бас амар чухал шүү дээ. Тийм. Одоо мөнгөн нүг нь бас хамаагүй зарлаж болохгүй байх. Тэр ерөөсөө л ингээд тэр уран бүтээч хүний артал тэр эдийн засаг нь асуудалгүй босноо гэдэг аяйгүй чухал зүйл. Одоо тоглолтын санаа зовхгүй жиг нь яг уран бүтээл рүү ингэж байгаа хөө найруулга руугаа. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч New Julchin Tours мөрөөдлийг дурсамж болгоно. Ивент тэтгэгч амин чанар, амьдралын чанарыг дээшлүүлнэ. Ивент тэтгэгч эрүүл амьдралын энгийн жор Wovle нүүрс ус задлагч. Ивент тэтгэгч дэлхийн амт чанарыг Монгол түмэндээ
Golden Gobi брэнд. Монголд 2016 онд уургийн пептидийг сарлагын сүнээс гарган авсан юм. Харин хүний биед дуурайг дутагдсанаар шалтгаангүйгээр ядрах, нойргуудах, ой тогтмол муудах, үс суунах, хавагнах, дархлаа сулрах гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг. Тэгвэл та уургаа нөхөхийн тулд эдгээр 29 стакан сүүг нэг доор ууж чадах уу? Харин манай эрдэмтэд эдгээр сүүн дагуулгадах уураг эрдэс бодисыг хоёр халбаг амин чанарт багтаалаа. Амин чанар амьдралын чанарыг дээшлүүлнэ. Байгалийн гаралтай тусгай технологи агуулсан сүүлийн үеийн фермент Wobbly Comfort Enzyme нүүрс ус өөх тосны шингээлтийг дэмжиж турах үе явцыг эрчимжүүлж биеийг эрүүлжүүлэх онцгой бүтээгдэхүүн. Өдөр бүрийг итгэлтэй эрүүлэр эхлүүл. Wobbly Comfort Enzyme. Үнэхээр энэ travel sim card бол ярих юм алгаа. Одоо чинь 168 улсад ямар ч асуудалгүй ажиллана гэдэг байгаа. Би одоо travel sim card хэрэглэснээс хойш хэдэн ч улсаар явж байгаа. Очсон газар болгон дундад Азийн бүх улсад ажиллаж байна. Зүүн Азийн бүх улсад ажиллаж байна. Европод ажиллаж байна. Одоо ингээд булангийн 3 улсад ямар ч асуудалгүй ажиллаж байна. Бахрейнд арай ороогүй байгаа л та. Гэтэ орчин л тоо. За тэгээд та бүхэн ийшээш явах та. Travel sim. Аз жаргалын амтыг мэдэр. Golden Gobi шоколадны крем. Skin Life Японы арьс арчилгааны цогц бүтээгдэхүүн. Beauty Japan Cosmetics. Дэлхийн аваргыг дэрэгдээсэн New Julchin Tours 5 дахь удаага 70-94 техник. Аз жаргалын амтыг мэдэр. Golden Gobi шоколадны крем. Ивэн тэтгэгч амин чанар амьдралын чанарыг дээшлүүлнэ. Ивент тэтгэгч дэлхийн амт чанарыг Монгол түмэндээ Golden Gobi брэнд. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч New Julchin Tours. Мөрөөдлийг дурсамж болгоно. За яа харахгүй ивент тэтгэгч бол үнэхээр чухал штэ уран бүтээл хийж байгаа хүмүүст. Тэгэхээр манай бас нэвтрүүлгийн ивент тэтгэгчдийн та хоёрт одоо хамгийн одоо тус нэмэртээс бүгдээрээ л тус нэмэртэй байлаа тий. За гоо сайхнаасаа эхлээд ярих гэж би бодож ийн л доо. За энэ Солонгосын Wobbly брендийн 100% анар за мөн одоо нүүрс ус задлагч байгаа. Энэ хоёрыг хэрэгэлсэн сэтгэгдлээ бас та хоёр маань үзэгч. Би ингээд дүрээрээ ингээд өмчөж сууж байна. Одоо би ямар харагдчих вэ? Би одоо 10 хоног хэрэгэлчлээ. Нүүрс ус задлагчийг энэ анарыг. Гэсэн нэ царай толиж байна яаж? Гоё. Ингээд одоо би сууж байна да би нөгөө одоо хэрэгэлчээд. Үнэхээр айгүй тийм айтаахан юм бэлээ. Одоо нүүрс ус задлагч энэ бол бүр 10 одоо нөгөө юм буудаанаас гаргаж авсан. Айгүй гоё одоо натурал ийм эслэг юм бэлээ. Тэгээд энэ юу нь болохоор анар нь болохоор эмэгтэй хүний сав эрхтэнд анар жимс хамгийн их чухал.
анар жимснээс одоо бүх одоо хэрэгцээтэй зүйлээ эмэгтэй хүн бас гоо зүйн хувьд дотоодгоос ахны хувьд авдаг. Гэтэ манай монголчууд анарын чинь эмэгтэй хүн сайн гэж ойлгоод байдаг ойлголттой юм билээ шүү дээ. Эмэгтэй хүн ч гэсэн сайн юм билээ шүү дээ. Бас тийм баг. Манай нүүрс садлагч чи уянгаа ихч баг 13 шиг юм байна гэж 100 ч итгэн холгоо уугаад явсан шүү дээ. Ер нь бол худалдаа авалтууд маш өрсөлдөөнтэй явагдсан. Манай хоёр бол үнэхээр их өрсөлдөөнийг бас үзэгчд маань харуулж чадсан. Энэ 10 дугаарын туршид үзэгчд маань аль хэдийн бол тооцоолол гаргацсан байгаа. За үнийн дүнгийн зарлах юм бол шууд ялагч тодорхой гээд байна. Шууд тодруулмааргүй байна. Дөрөв яах юм? Та хоёр маань түрүүн бас хэллээ шүү дээ хамтдаа дуулаа сайхан байлаа гэж байна. Ахаад сайхан уран бүтээлээ үзэгчд маань хүргвэл ганц дуутай ингээд нэвтрүүлэг дуусна гэхэр чи бас гонигтай санагдаж байна. Би бас та хоёрын дуу хоолой сонсмоор байна. Юу төрүүлчих гээд. Айгу муу гарсан дагнаар. Өө тийм үү. Хэлэхгүй нэ. Хэрвээ хүмүүс цэцэг хэр таалын хинцэн сарнай ачаалтайч таныхаа алганы толион дээр ургасан байж таарна цэцгийг тансагхан гивэ ургүндээ хийж мартахын аргагүй өөрийнхөө нүрийг наршиг гивэлээч үлэмжийн гэрэлэн таны шүвэж өөрийнхөө нүрийг наршиг гивэлээч үлэмжийн гэрэлэн таны шүвэж дэдийн жаргалыг таньдаг намлаач нэгэр зүүн шиг насаараа хайрнэгэж тэнгэр шиг ачтал таних шүвэж дэлхий шиг хүндэл миний шүвэж үртэн танигаа хайрлаж үндэс үчүүши үрт хамт байгаач ямар уу? Энэ нэг юм дуу гадаг. Ямар гоё дуулсан юм бэ бүр нэрээ үнэхээр. Одоо дээр үеийн дуу те. Ээжийн тухай дуунуудаас топ дуу юм да те. Тийм шүү. Олонтойгоо 10 хоногийн хугацаанд энэ хайнаа нарал дээр маш олон одоо сургамжийг, маш олон зүйлийг хүмүүст үзүүлж өөрсдийнхөө хэмжээнд нэвтрүүлгийн маань чимж бас оролцсон. Та хоёртаа маш их баярлалаа. За ингээд ялагчаа зарлах уу та? Гот тий. Сонсомоор байна уу? Ер нь та хоёр нэг сонсомоор байгаа юм шиг харагдав. Байгаа байна ер нь яг хэлээд тахтаа гээл. Би бол ядсан штэ. Эвлэрсэн штэ. Юунд дэвдэрсэн? Бид нар ингэсэн байна. Үндсэндээ ингээд 10 өдрийн дугаар чинь 60 минут их те нэг дугаар. Ингээд бид нар 10 өдрийн дугаар буюу 600 минутын эфир бэлтгэх ёстой. Бичлэг хийх ёстой. Тэгтэл бид нар нийтдээ 2 терахын хаард дүүрэх буюу уянгаа найзаа 40 цагийн бичлэг 40 гаруй цагийн бичлэг хийлгэсэн байна. Амар уу. 30 цаг нь ингээд ямар ч хэрэггүй шүү дээ. Бидний ярьсан юмнаас ингээд хасаал. Заримдаа бидний айгүй гоё гэж бодож исэн юмыг хасаа хийсэн байдаг тий. Кинон дээр ч тэр нэвтрүүлэг дээр ч хайр найргүй ингэж хасан шүү дээ. Тэгэхээр би үзэгчтэй юу хэлэх чинь нөхөр
40 цагийн бичлэгнээс 10 цагийн бичлэгийг авч байгаа. Тэгээ энэ 40 цаг дотор зөндөө зүйл хөрнөлөө боллоо. За энэ бүхнээс одоо ялагчийг тодруулах чинь тийм үү. Тэгэхээр үзэгчдийн бас үзэж чадаагүй зөндөө олон юм бас энэ 30 цаг дотор хасагдсан байгаа. Тэгэхээр одоо дүн болвол мэдээж зөвхөн мөнгөний дүнгээр л одоо тодорж байгаа байх. А гэхдээ энэ дотор гоё дурсамж, гоё өрсөлдөөн, гоё танин мэдүүлэх гэсэн хичээл зүтгэл бүх зүйл маань одоо шингэсэн 40 цаг байлаа. Тэгээд одоо дүнгээ сонсё. За ямар гоё юм бэ? Зураг авалтын багийн зүгээс шудраг байдлыг дээдэлж хүн бүрт адил нөхцөл бүрдүүлсэн бөгөөд тэд 20 юаны цалинтай ажил хийсэн юм. Гэвч бодит тулаан зөвхөн орлогоос бус зарлагаас эхэлнэ. Хин нь мөнгө ухаалгаар зарцуулж хэрэгтэй үедээ хэмнэж чадсан бэ. Хин нь төр зургийн хэрэгцээнд давтаж боломжоо алдав. Энэ бол зөвхөн мөнгөний тухай биш. Шийдвэр гаргалт, төвчээр, алсын харааг шалгасан сорилт байлаа. Эцсийн дүнд ялалтыг тодорхойлох зүйл нь хэн нь илүү их олсон бус. Харин хэн илүү ухаалгаар амьдарч чадсан нь байх болно. Уянгаа агч маань худалдаа авалт хийгээд нэг доош унаад эхэлсэн дээ. Тэгсэн 5 дахь өдрийн орой таныг дайлах гад сөрөлт ах маань. Нөгөө мө пранкны төлөө нөгөө ганц ширхэг тоглоом авахын төлөө 16 яна зарцуулсан байна. Тэгээ 30 янаар дарс авцсан байгаа юм. Зүгээр нэг ганц хаяг дарс өгөхийн төлөө. Ингээд бас сөрөлт ах манаас унаад эхэлж байгаа. Ингээд та хоёр маань ерөөсөө л нэг юм яг хэнэний алах гад байна гэмээр ингээд юм аазгаа хөдлөсөн л. Ийм л өдөр хоногуд өнгөрлөө. За ингээд дүнгийн зарлыг эцсийн байдлаар буюу бид бүхний 10 хоногийн үндсэн дээр Монгол улсын гавьяач жүжигчин Өнших хоёрын уянга та 144 ян 8 мотой үлдсэн байгаа юм. Сайн дүн үү? 144 ян штэ. Сөрөлтийнхаа сонсч иж бас үлдээсэн. 144 гэдэг чинь хоёулаа чи 200 хэдийг авлаа. 220-ыг авсан. 231 ян авсан. Тус 231-ийг авсан. За байж та. Боти. Өө тэнд бодсон баа тайвшир тайвшир. Чи хэдийн ян үрсэн бэ? 200 хэдийг авсан гинэ? 244.8. 244 ян авсан юм ба шүү дээ тий. Энэ дээр нэмэх нь өөрсдөө 41 яна нэмээд хасах нь 100 хэдтэй үлдлээ гинэ? Ихэлсэн дүн маань бол 231 штэ мөнгө өсгсөн дүн. Эхний дугаар дээр уянгаа агч маань 30 янтай үлдсэн. За дээрэс нь 231 ян нэмэгдсэн. Одоо хэдтэй үлдсэн гинэ гоё? Одоо 144-тэй үлдсэн. Чи юусе 128 янаар амьдсан биш тий. Ваа. Ямар амар 70 50 60,000 төгрөг. 60,000 төгрөг амьдсан шүү дээ. Пүү. Супер амьдч амар юм байна. Би ч мангасч гисэн. Энэ өртөг өндөртэй Санья хотод 60 эдхэн мянган төгрөгөөр амьдарч чадсан байна. Үнэхээр мундаг байлаа. За тэгвэл манай соёлын тэргүүний ажилтан жүжигчин Тавх цогтын сөрөлт та 154.9-оор 21,000 reality шоу нэвтрүүлгийн 24 дахь цувралын ялагч боллоо. Лагаг найз хүмүүс ингэж ирсэн. Чи 21 тарах чав хинтээ орох чав уянгахтай орно гэсэн чинь. Бархуудаа. Тийм уянгахтай хизээч эмхтэй хүний хэрэгтэй хүн ялахгүй чи яах гээд байгаа бэ гэсэн. За. Би яг хэлчихсэн байхгүй. За сөрөлт бол төрөл бүрийн мэрэгчлээ хүн шүү дээ. Энэ хүн чинь. Тэгээд бодчихсон. Тэгээд за ястаа нөгөө уянгаа агч маань хэлдгээрстэй дааж өлсөөд яасан юм да гэдэг чинь яг ингээ биелэлээ боллоо. Уянгаа агч маань бол сайхан тарга өөх юм аваад хансгалсан шүү дээ. За тэгэхээр манай хоёрын зөрүү бол бас их бага. Тийм байна. Тэгтээ бас өндөр зарим дугааруудтай харьцуулбал өндөр. 10 ян 1 могийн зөрүүтэйгээр. За яаж энэ зөрүү гарсан бэ гэхлээр та хоёр маань усан дотор амьсгаа төгжихнийг бооцоо тавьсан да. Яг л тэрэн дээр 10 яны зөрүү гараад ирж байгаа юм. Хэрвээ тэр бооцоог бас болиулсан бол нэгэн могоор ялах байсан байна. Сөрөл ах маань. За нэг могоор болсон шүү. Яа тийм зүйтэй нэг мооч гэх шиг.
гэж хэлсэн шүү дээ. 10 яхаа 10-аар зөрсөн болж дээ болж. Тэгвэл нэгдэр зөрчүүлсэн аягүй зүү. Яаш. Ер нь та нар зөв бодсон уу ахиж аудит оруулна гэдэг. Навширгаас шүү. За 5 дахь дугаар дээр нэг юм яриа болсон. Та хоёр маань магадгүй санаж байгаа бол мартаагүй байлгүй дээ. Сүрэлт ах маань өөрийгөө бараг ялагдхаа мэдэрчээл хоёлаа мөнгөө хуваая гээл нэг юм яриад исэн та. Энэ юу вэ? За нэг ярих юм байна. За. Чи тэр чинь ингээд төрүүлсэн шагнуул аав шүү дээ. Мөнгөний шагнал. За. Сая манад мөнгөний тооцоо хийсэн чинь энэ олон жилийн нэвтрүүлгийг хийж байгаа мөрч бас нэг багцаа байна шүү дээ. За ер нь бол эмэгтэй хүн нүгэнд голдоо төрүүлдэг. Гэхдээ энэ удаа харин чи их овсгоотой айтайхан байна. Төрүүлж магадгүй байна гэх. Тэгээ надад бол би бол өөртөө итгэхгүй байгаа тийм. Тэгээ нөө шагналынхаа би ч төрүүлсэн. Чи ч төрүүлсэн хоёроо шагналаа ерөөсөө битчихвэл яа. Түл яадаг юм. Ер нь бол чи үдээр Боди. тий. Хоёулаа адилхан олон хүүхэдтэй амьдрах гал явжлаа. Тий. Ерөөсөө ямар ч тийм хасах байхгүй байхгүй юу? Санал тавьсан байгаа. Би саналын хариг өгөөгүй байгаа. Тэгээ би одоо өнөөдөр одоо өнөөдөр хариулт өгч. Тэг яа. Одоо яг гой боллоо. Нэг зөвшөөрч байна. 100% зөвшөөрч байна. За. Сүрэлтээ яасан яа. Зөвшөөрч байна. Үдэгчтэй санал тавьсан хүнийхээ би нөгөө нэг ингэсэн байхгүй юу? За яндаагаа үзчихгээд нөгөө нэг 200 yen хооч авдаг штэ. Тэгээ би хуруудаад хэрвээ ингээд бүтэн үзсэн бол яах вэ гэсэн чи би шууд 3 дараалан ялагддаг штэ. Тэгэл би унсан байхгүй. За уянгаа бол найдвартай төрүүлэх юм байна. Тий, үнэхээр ямартай байна уянгаа. Тэгэл чи санал тавьсан биш. Тэгэл би бодож байгаад санал тавьсан байхгүй. За ямар ч байсан. Би чи намд нь худлаа намбаж байгаа. Хариултыг тэгж байгаа дөө заяа. Өдөр гэж мэгжсэн. Чи бас ингээд хөрлөлтөө тэгээд яа. За. Би санал тавьсан тий. Чи тавиагүй би тавьсан. Тэгээ чи хариултаа өгөөгүй байсан. Тэгээ одоо өглөө. Тэгээ хариултыг одоо хүчнтэй хүлээж авлаа. Хүчнтэй. За ингээд нөгөө юу лээ миний нас чи эр хүн хэлсэндээ эмэл харсан да. Би ч бас юугүй хариулт өгөөгүй яаж явж бас орлоо шүү дээ. Чи тэгтээ төрүүлсэн бол яах вэ? Би төрүүлсэн бол би санал тавиагүй байсан шүү дээ тий. Тэр би яг одоо чамд чи надад төрүүлсэн тохиолдолд санал тавьсан бол би шууд зөвшөөрөх байсан. Тех хоо. Тийм л дээ. Яг төрүүлээгөө хэлэхэд бас амархан л ах тий. Новшроо тий. За одоо юм ихгүй дээ сүрэлтээ одоо яг л одоо дөрмөр л байдаг. Хоёулаа бүр тэгээ үсттэй. Бүр болохгүй би тэр ингэж ярьсан байхгүй. Хоёулаа бүр болохгүй бол шагналын мөнгөө хураач. Тэгээ эх жил гэр бүлүүдээр бид аврагцсан явна гэж ярьж байгаа байхгүй юу? Тэрэндээ ерөөсөө хураач. Тэгээ бас нэг тийм хураах юм ярьж үтсэн. Гэж ярьж ирсэн. Яах бэ? Авраг тасал явал очиж байгаа юм чинь. Яг юухгүй. Ингээд тэгчихсэн. За. Баяр хүргэе. 10 дугаарын туршид үнээр амжилттай орох чадлаа. Тэр амьсгаа төрөлд байгаа нь юуг харих гад. Малгай талхах өмсөж яагаад энэ юу шагнал маглаж малгай өмсөж гардаг. Утсанд нь Монголоос шууд шилжүүлэгдэж орно шүү. Шагналынхын мөнгнүүд. За би хэлээ цааш нь дамжуулаад. За хувааж авахар болсон шүү. Тал талаар нь явуулаарай. Дахиад өгөхгүй ингээд буцаахаас уулзчих. Гэж хэлээрэй. За ер нь альва нэгэн шагналыг ер нь багаас нь дээш нь гардуулдаг ёстой юм шиг байгаа юм. За тэгэхээр энэ эрхийн бичгийг бас уянгаа ихтэй гардуулъя. 21000 реалити шоу нэвтрүүлгийн 24 дахь цувралд оролцсон, амжилттай оролцсон танд маш их баярлалаа. Манай нэвтрүүлгийн ивент хэлхэгч Амин чанарын зүгээс танд за энэ дээр ингэж утсан байгаа юм. 21000 реалити шоуны оролцогч эрхэм хүндэт уянга танд Багар Аршаанд хариуцлагатай үзэд компани Амин чанар брендийн нэг курс эрхийн бичгийг гардуулж ажил амьдралд сайн сайхныг хүсье хэмээн. За баярлалаа. Баяр хүргэе. Баярлалаа. Аз жаргалтай, дурсамжтай, ядралттай. За ийм цаг хугацааг өнгөрөөдөө зургаад авахлахад гэсэн тийм үү? Баярлалаа. Үзэгч хүмүүст харуулж шүү дээ одоо тий. За баярлалаа. Хамт олон баярлалаа. За явахт нэг чимдамд нь хийгээл өгөн дөө. За. За ингээд өнөөдрийн
25 дугаар суваг телевиз 21 мянга реалити шоу нэвтрүүлгийг хийгээд тэрнээс хойш маш олон жил өнгөрсөн байна. 23 цувралын дараа бид 24 дахь цувралаа Хайнаа нарлын Сания хотод хийлээ. Энэ цувралд оролцсон эрхэм хүндтэй жүжигчин Сөрөлт та 24 дахь цувралын ялагч болсон. Баяр хүргэе. За мөн адил амин чанар брендийн зүгээс нэг курс эрхийн бичгийг танд гардуулж байгаа юм шүү. Баярлалаа. Шагналын мөнгнүүд нь араас нь орноо. Хувааж хийгээрээгээ би захиа. Үгүй. Эхлээд шууд өдрөг хийх юм байна. Тэгээ би уянгараагаа шилжүүлэх байхгүй юу? Тэгээд гоё шүү дээ, тий. Яг үнэ. За тэгээд үндэсний үйлдвэрлэгч амин чанартай бол би үнэхээр их баярлалаа. Бүх хамтарсан байгууллагууд баярлалаа. Та амжилт хүсье. За маш их баярлалаа. 21 мянга реалити шоу нэвтрүүлгийн 24 дахь цувралын ивент тэтгэгчээр оролцсон. За амин чанар үндэсний үйлдвэрлэгч болон Golden Gobi. За мөн манай үндэсний үйлдвэрлэгч байгаа. За мөн Солонгосын алдарт Wowle брендийн жинхэнэ анар болон нүүрс ус задлагч бид бүхэнд хамтран ажилласан. За мөн яг энэ Хайнаанд байх цаг хугацаанд 10 хоногийн туршид интернеттэй сүлжээтэй байлгаж өгсөн Travel Sim-ийнхаа хамт олонд баярлалаа. За мөн бид бүхний аяллыг өдөр болгоны гоё хөтөлбөртэйгээр явуулж өгсөн New Жуулчин Tours-ийн хамт олондоо мөн маш их баярлалаа. Хамгийн түрүүнд хамгийн чухал хоёр оролцогчтой маш их баярлалаа. Өнөөдрийн хүртэл бидэнтэй хамт байсан үзэгч та бүхэндээ бас маш их баярлалаа. Та бүхэнд аз жаргал хүсье. Баярлалаа. Энэхүү 21 мянга реалити шоуны энэ удаагийн аялал, цорилт, дурсамжаар дүүрэн өдрүүд өндөрлөж байна. Хязгаарлагдмал мөнгө, хатуу нөхцөл, танихгүй орчинд оролцогч бүр өөрийн төсвөр хатуужил. Ухаан, сэтгэлийн тэнхийг сарин амжилттай 10 өдрийг артаа орхилоо. Энэ бүхний ард зөвхөн дэлгэцэн дээр харагдах мөчүүд бус. Асар их хөдөлмөр, сэтгэл, хичээл зүтгэл шингэсэн юм. Зураг авалтын багийнхан цаг хугацаатай уралдан, наар салхи, халуун хүйтнийг үл ажран, агшин бүрийг алдалгүй буулгаж, энэ бүхнийг нэгэн цогц бүтээл болгон зангидаж, үзэгч таны дэлгэцийн өмнө амьлуулсан билээ. Оролцогчдын энэ эмсэглэл, нулимс, ялалт, ялагдал бүхэн боддороо хүрч чадсан нь энэ багийн нүрийн хөдөлмөрийн үр шим юм а. Түүнчлэн 21 мянга реалити шоу нэвтрүүлгийн 24 дахь цувралын ивент тэтгэгчээр оролцсон Монгол эрдэмтдийн 20 гаруй жилийн судалгаа, туршилтын үр дүнд бүтээгдсэн үндэсний бүтээгдэхүүн амин чанар. Монголчуудын дотн намд 70 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнтэй Golden Gobi. Эрүүл амьдралын хэв маягийг дэмжигч Солонгосын Wowle брэнд. Аяллаа турш холбоог таслахгүй мэдээллийг ойртуулах Travel Sim аяллаа дата карт. Мөн Монголын аялал жуулчлалын салбарын анхдагч компаниудын нэг New Жуулчин Tours байгууллагуудаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Та бүхний тусламжтайгаар энэ 10 өдөр цаадгүй байсныг дуулгахад таатай байна. $21 мянга бол зүгээр нэг шоу биш. Энэ бол хүнийг таних тойл, зориг төвчээрийн шалгуур билээ. Үзэгч та бүхэн бидэнтэй хамт догдолж, хамт баярлаж, хамт суралцж ирсэнд бид гүнээ талархаж байна. Ирээдүйд улам олон сорилттой аялал, шин сорилт, ухаарал дүүрэн түүхүүдээр эргэн уулзахын өрөөлөргий та бүхний амьдралд аз жаргал, амжилт бүтээл арвин байж, хийсэн бүхэнтэй өөдрөг сайхан үр дүнд хүрэх болтугай. Дэлгэцийн цаанаас биднийг дэмжиж итгэл өгч байдаг та бүхэндээ баярлалаа. Дараагийн учрал хүртэл цайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Баяртай үзэгчтэй.